Үе октод могтод ер нь ирж гинөө. Ичиж мичиж байгаа зүйл байна уу одоо ингэ. Ичилгүй яг тэгэл гүү сааж байгаа харагдуулахгүй гэл. Аль гэр мөр харсаагаар гүү мүү саачаал. Тэгэл яж идэг ш. Тэр нь гүү саах үнээс хасаж явах ичнэ. Өглөө би 6 цаг тусаал үнээгээ саачаад 9 гэж орно. 9 гэж ороод нэг ундуугаад адуундаа очоод адуугаа гашаал унаг мордоо барьж өшчаал. Тэгэл орж ихаал жоохон идэх юм идэндээ. Аль өрөм таргаас ахуулаад зөндөөл ажил хийн. Өдөр болол ахаа нэг гүүгээс ахолчихно. Гүүгээс аачаад нэг шовгор гэрүүдэд тойрсон нэг хэдэн баасаа авч идээд. Тэгээд энэ шавгар гэрийнхаа гэрлүүдийн сэргэлэн, цэвэрлэн, аав ээжтэй туслана, хажуугаар нь угшаа хашаа хүн туслана. Ихсээр байтал арай болол 6 цагаас их туглаа гашдаг байхгүй. Туглаа гашчаал хаа нэг гүүгээс ачаал, мордоо аргамжчаал, заримын тавьчаал. Тэгэл арай орж ирэл гүүнийхээс аав хийгээд бүрлээ. Яг үеийнхэн ангийнх нь магадгүй хэрнэ зуны амралтаараа аялал зугаалал хамраал ерөөхдөө ингээд өнгөрч явах шиг байна. Чиний хувьд бол бүр тэс эсэргээрээ хичээлийн үеэс ил очилтой. Бүр амар хэцүү. Унтгаал гэдэг заримдаа. Үеийнхэн болохоор чинь тэгэл арай багал гэж санагддээ ш надад. Гүү сайхан үнэ сайхан нэмэгчээр л надад бүр амар хэцүү санагдаад. Тэгээ гайгүй сурцсан мэрэгжил тэгэл явандаа эрэхтэй л дээ. Өдөрт 4 удаа сааж байгаа гүүгээ. Тэгээд дандаа дүүтэйгээ гараад дүү ивлгээл би саагаал. Ээж юм гарахгүй. Ээж нэг л гарч ирсэн. Тэгэл ээжийг өөртөө манай гүнүүд хүртэл одоо бүр ойртолохгүй шигтлээд идэх болчихсон. Дандаа надаар саалгалсаар байгаа. Хэдэн настайгаас эхэлж өнөө сааж, гүү сааж гисэн бэ? Өнөөх болохоор 2 жилийн насаас. Гүүг ч гэсэн адилхан. Тэр өглөө хэдэн цагт босоод орой хэдэн цагт унтчихээн? Өглөө 6 гэж босоод орой 12 болгоод унтдаг та. Манайх 3 шавгар 4 гэртэй. Малчин камп гэдэг аяллаа нэг малчтын гадаах гэр амралт. Тэгээ тэрийг дүүтэй бас ээж аавдаа туслаад ээж аав минь өдөрдөө тэрийг хий энийг хий гэж хэлээд тэгээд их тусалдаг доо. Тэгээд хажуугаар морь нь саам өгнө, гүүгээ саана. Өглөө нь үнээгээ сааж өсөөгийн өгнө, өрөм таргийн өгнө. Тэгэл өглөө өрөм тарг өгдөг байхгүй нэг гэр нэг шавгартаа. Тэгээд өглөө нь тусуулаад харин тэгэл мотор цааж өгөөл. Ер нь одоо үеийнхэн нь ер нь залуучууд хүүхдүүд ирэхлээр морь мал ахуйтайгаа ер нь одоо хэр сайн мэддэм байна, ойрхон байж чаддсан байна уу, ямар хүмүүс ер нь ирж байна? Ер нь морь ахугаас ер нь сайн мэдэхгүй. Ер нь тэгэл бүгдийн заад зөвлөөл сургаж сөмөжүүлээд явуулдаг та. Эрэгтэй хүүхдүүд бас яг уу ээж авдаа туслаад мал хувигаа эргүүлэх ингэх тгийх ажилдаа тусалдаг л ах л да. Гэхдээ бас яг ингээд нэг өхөр сагаад бас гүүгээ сагаад ингэдэг нь ер нь хэр олон байдгийм болоо. Байхгүй штэ. Би л байгаа. Надаас нэг хэд ах бас хэд ах байдгийг 2 ах байдгийг. Эрдэнцэн дэрж самдан гэдэг. Энэ хоёр л гүү садгүй үнэ садаг. Өөр гүүнээ садаг ах нар байдаггүй. Тэгээ дараад нь дийл байна да. Хүмүүс ер нь юу гэж яах яа эрэгтэй хүүхэд гүү сагаад үнэ сагаад ингээхээр ирж байгаа энэ амрагчтан ч юм уу ер нь хүмүүс яаж хүлээж авч байна? Ямар ажилтай юм бэ, ямар мундаг юм бэ гэдэг. Зарим тэгээд үеийн банд нар болохоор шоолхон шоолно, ажилтай гайхах дөө. Ер нь голдоо шоолно дөө. Шоолохоор нь чи яаж хүлээж авч байна? Шоолохоор нь одоо тэгэл яах вэ гээл аль чамаас илүү хийж байгаа мэж байгаа гээл тиймэрхүү утгаараа л. Ээж аав наах зааж өгч юу? Гүү. Өөрөө л ихлээр Монголоос хасарсан. Эсвэл гүү сах гоё харагдаад. Манай аавын ах таймаа гэдэг хүний эхнэрээ заалгач Азагчээр. Азагч ихлээр сахаа ингээ саад ингээ саад ингээ сууж моохын заалгаал хувийн унгаа тавьж ингээ өвдөн дээр өгтөгөө шуугараа дарддаг байхгүй. Тэр мөрийн заалгаал. Тэгээд нэг гүн төшөглүүлж яасан юм аа. Тэгэл их айгаал. Дараад нэг зүрхий гүү сах дургуулчихсан. Тэгэл өөрийнхөө гүүгээрээ л эхэлсэн чинь тэгээд ялчгүй сааж байгаа юм да.
Тэгэл ер нь сурцсан дөө. Үе октод моктод ер нь ирж гин үү? Ичиж мичиж байгаа зүйл байна уу одоо ингэ? Ичилгүй яг хөө тэгэл гүү сааж байгаа харагдуулахгүй гэл гэр мөр харсаа горно гүү мүү саачаал тэгэл ээж идэг чинь. Тэр нь гүү саах үнээс хасаж байгаа ичнэ. Ялч ээж авдаа туслахаас өөр аргагүй болчиход шүү дээ. Ээж аав ажил ихтэй болохоор. Яалчгаас цусгаас өөр аргагүй болчоо. Тэгээ сүүрээ сурцсан. Ямар мундаг юм бэ гэдэг үгийг л маш их сонсдог болов гэж бодож байна. Их сонсон. Хүн болгоо л хэлдэг. Үгээр урам өгөөл. Би түүнд нь урамшаал. Ажил хөдөлмөртөө улам шамдаал.